Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Сэцэн хаан аймгийн ёс бэсийн хушуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас хүргэж байгаа цуврал ярилцлагынхаа ээлжит дугаарыг Хундар уулын билээс хүргэж байна. Манай энэ удаагийн дугаарын зочноор аймгийн алдарт байж Дамнас сэрэнгийн баясгалан оролцож байна. Сүхбаатар сумн дээрээд ингээд би одоо 20 гаруй уучтай болсон байна л. Тэгэхээр ингээд ярих юм бол 2 жамин. За тэгээ хар очир гэдэг хүний, дэнхэр жигжид гэдэг ийм дөрвөн хүний тонгоон жамны улаан, хөнхөр жамны одоо бугун, халуун, хар очир гэдэг хүний хонгор, тэр дэнхэр жигжид гэдэг хүний хар очирийнх нь болохоор эрхвар тонгор гэдэг байгаа тийм. А дэнхэр жигжидийнх нь болохоор жавх хонгор гэдэг. Нэг ийм хідэн адуунуудмыг хүмүүс ингээд тойроод ярих юм аа. Тэгэд ярилцлага танаас одоо танаа адууны дээд суурь болсон тонгоон адуу буюу тонгооны тэр улаан адуунуудын тухай эхлэе гэж бодоод байна. Та тонгоонгийн талаар юу хэр сайн мэдэх вэ? Тонгоон жамин гэдэг. Ер нь тонгоон гэдэг нь одоо ямар ч учиртай нэр юм? Тий, тонгоон жамин гэхлээр тонгоо адуу гэхлээр энэ улсууд адуугийн тонгоон гэж ойлгоод байдаг юм. Анаа тэр бүлээ жамин гэдэг хүн чинь бол өөрөө тийм тонгоон гочтой хүн байсан. Олон түмэндээ. Тэгээ эхэлдээ жижигхэн тийм төгдийсэн өвгөн байсан. Тэгээ тэр хүний адуу болохоор 50 хэд онд Эрдэнэ цагааны чоноголын отроод хураагдал адуу одоо ялаа шуурганд очсон янз бүрийн адууг хэлийн отроод цэргүүд хураачаад 3 жил болгоод нутгийн гүн рүү оруулж ир зардаг байсан. Тэр адуунаас л үүсэлтэй юм лээ. Тэгээ тэрнээс дээшх нь болохоор удам өгч мэдгүй болчихсон. Тэр одоо хөл рүү уруудаад очиж байгаа нь ер нь одоо айл нутгийн адуу байдаг байсан юм байна. За одоо манай Сүхбаатараас бол мэдээж очиж байгаа. Яг салхин дээр байгаа газар л да Сүхбаатар Эрдэнэ цагаач. Цаанаас нэг өвөр Монголоос адуу мал салхич бас их орж ирдэг байсан гэж байгаа. Тэгээд одоо яг хаанах нь мэдэхгүй болж байна. Хинтийн гашаар аюултай энтрээс очих боломжтой юу? Яг хөө 42 оны одоо нэг айхтар мичид чичвэл тэр байтгаа бас 44 оны мичинд гэдэг. Очсон юм гэнлээ. Тэгээ одоо хаанах нь яг тодорхойгүй байдаг нь шүү дээ. Тэгээд тонгооноор наваглагдсан юм. Тэр чоноголын став дээр яасан цугласан адуунаас жамингуа нутгийн Сүхбаатар суман дээр гэсэг адуу авчир зарсан. За. Тэрнээс амтан хүн шилээд авцсан хойно гөгшин цагаангу саарл унахтай аваад тэгээ их нь үхээд унаг нь үлдсэн байгаа юм. Тэгээд унаг нь ухаан донгоо саарлаад гэж. Тэгэл тэрнээс тэргээр азрах тавиад тэгээд донгоон жамин гэдэг чинь урдтай болсон. Тэрнээс нийгэм хонгор жишээ төлнө. Тэгээд хоргоомор тэргээл хордон байсан баха тэр жамин яхад би яг түрүү үеийн бас мэдгүй өөрөө хүүхэд байсан болоо жоохон байсан болоо. Жамингууч бас тэгээд тэр унахтай гүүгээ авахтаа бас ч нэг айхтар дуртай биш явсан. Тий. Дургу баг тэр нэгдлийн ажил хийж үсэн хөлдөө өөрөө баг тэр дарга нар захиргаад л баг алуун шаалтаар л өгсөн юм лээ. Цалин мөнгөн дээр ч суулгаж аавна гэж алуун шаалтаар авсан юм лээ. Шилэгдсэн хойно. Тэгээд тийм үлдсэн багт л авсан гэсэн. Манай аав л ярьдаг байсан би ямар жамин. Тэгээд өөрийн одоо амны цөөхөн үедээ адуун тураалах юм. Ер нь жамингууч одоо ямар малжээс эсвэл ямар ажиллаад ирсэн хүн. Баргээд одоо гатан хулгарын баргээд гэж энэ 3 дугаар үргээд энэ төв одоо сумаас зүүнч байдаг.
тэрийг баригад байхад л баригадын тоо үртгэж аж ахуй тийм ажил хийж байсан. Тэгэхээр хувийн мал бол цөөхөн л байна. Цөөхөл байгаа. Тэгээд тэр улаан азарганда одоо ямар гүү хураалгаж ирсэн бэ? Одоо тэрийг нь сайн мэдэхгүй. Одоо бодвол гайгүй юмнууд харуулсан байл. Тэгж байж л одоо зүйлийг надад гарч ирсэн шүү дээ. Хоройтой улаан нийгмийн хонгор гэл ингээл яригдхан л дээ тийм ээ. Танах бол танаа тэр хүнээс тэр улаан үрээ авсан нь хэдэн он бэ? Хэдэн онд 79 оны авар шиг санаж байна би. Тэгэд манайхын арын нуур гэдэг газар байсан. Тэгээд Жамин гэдэг хүний чинь тэр ээж гөгшин гэж их настай 90 хүрч нас барсан гэдгийг. Тэгээд тэр гөгшөнтэй л ухаан хамаатай хүн билээ манай. Тэгээд цоолгон гээд хавартал явдаг байсан. 79 оны хавар яваад л 2-3 хоног яваад ирсэн. Тэгээ ирэхдээ нэг Жами ах нэг үрээ надад бэлгэнд өглөө гэд. Тэгээ хүүхэд байсан би анаас ч одоо орой шөнө үдчээр л ирж үсэ. Одоо өглөө нэг үрийг нь бошоохон харах гал одоо ямар юм авчирсан одоо бодвол хордол юм байгаа гэл өглөө нь баг нойр өрөхгүй шөнө. Тэгээ өглөө барид өдөртөө вахт нь барьж ирсэн нэг цагаан ирэн гэцтэй болцсон тийм бар улаан төгтийсэн тонгойсон тийм бар улаад. Их гэцтэй. Тэгээд бараг л голж л байсан. Тэрэнд манайх нэг саарлаа зарахтай байсан нэг амаа үзүүцээ тэр тийм уйдаг газар гойсон юм аа хөлн мочсон байсан. Тэгээд сайхан чадвар гойсон манай тэр саарлаа зарах. Тэгээд саарлаа заргаа үгүй тэр олоорыгээр азрахтай минийхтэн голж л одоо тэр үрийг нь унж үзээд хүү хаяагч мэдэхгүй үргэж очиж мэдэхгүй нэг тийм атгал байсан. Тэгжил анхан ладоттой болсон да. тэгээд тэр хүү хаяагч мэдэхгүй үргэж мэдэхгүй амт ер нь хизэнээс одоо хурдалж та бүхний бас магныг тэнэлгсэн юм бэ? Тэр ч одоо яаж тодорхой? хязгаал өрөө ирээд хязгаал намарнгүй өгчүүлсэн шүү санаж байна. Тэгээс хоёулан болгож уяад 80 он нэг айхтар алдартай шуурга морг шуураад тэр нь айхтар хавар байсан л да. Тэгээ манай аав жоохон уяамаягийн чангад дуулаа билгүүд байгаа зэрэг. Тэгээ сунгаанда малтарчлаа л гэж байсан юм маань ямар тэр энэ хүүхдөөс нь болохоор малтарна гэж яадаг ч юм мэдэхгүй юм чи. Тэгээ сунгаанда малтарчлаа гэдэг. Тэгээд 81 онд манайхын сумын хойд гогсогийн тасаг гэдэг тэр байсан. Тэгээд хүн болгон азар уяад байна одоо уйгээд нөгөө улааныг барьж аваад уйж байсан. Тэгээд түрүү жил малтарсан гэдэг ганцаарынгийн дахил хийж байсан юм аа. Үзүр дээр надад морир шахуулж одоотой нийлүүлэхгүй дахил хийгээд тэгээд 81 онд гарч газар одоо тэр сумын манай сумын тэр дүгийн хонгор, болдын хонгор олон айхтар азаргнууд байсан. Улс тэднийг даалныг төрүүлнэ гэж ярьж байсан. Тэгээд сургаггүй байсан нэг улаан азрах чинь. Гоё ор дээр ирэхдээ нэг 6-7 хавилт орж ирсэн. Гоё хойдоо дайрал бүгдийн дайрт сайн төрүүлж байсан. Тэгээд тодорсон да. Тэгээд түүнээс хойш юу яаж тогтсон? Тэрнээс хойш чинь 81 онд төрүүлээд 81 онд төржлээ төрүүлсэн шүү дээ тийм ээ? Тий. 82 онд ЖЭД-д орсон байлаа. 82 онд тавлсан баг. Тэгээ 83 онд би цэрэгт яваад гисэн. Тэгээ цэрэгт явсан хойно суманд нэг орсон. Дөрвөр өссөн нөө гурвал орсон гэлээ. Тэгээ хөлбөмбөрийн ойд очиж хөлбөмбөрт бас харигдсан. Өвлийн нэг горшооллын нэг нээлт олон морь уралдлаа гэж энэ олон сумдууд манайхан ч атууны гэмлэгийн тэг болж байгаа гэж энэ нэг горшоолтой болж байгаа гэж манай аймгийн чинь одоо бараг 20 мянган атуу энэ цугласан. Тэгээд гүмбэлэг дээр төвн байсан. Тэнд нэг том уралдаан болсон. Тэрэнд амаа үзсэн гэсэн. Би тэрэн зэрэгтэйс. Тэгээд тэрнээс ч ойш нь яас. Тэгээд жижиг наадмууд өвөл мөвөл ганц нэг орсон гэсэн. Тэгээд тэр улаан азрагны төлөөд гэж. За тэр улааны төлөөд бол харин өстой эр болгоно бараг тавхсан. Хордлсон.
За та санаж бол одоо нэг тийм ер төл болгоны нүг нь бол бас одоо тоолоод дурлаад нэг үрчлэг хийлээд үл сайн лээ. Байгуулан гэж нэг улаан азарга байла. Тэр одоо баг Монголд байхгүй сайхан азаргал гэж үсэн. Нэрээ ч их сайхан том. Би зэрэгээс ирэхэд намайг зэрэгээс ирэхэд дааг байсан. Том сайхан бай. Өстө нэг уран амтан байсан. Толгой тэр хүн маягтай байна. Муу зурагчин зурхааргүй амт байсан. Тэгээ даагандаа би зэрэгээс ирээд одоо ирчээд 5 сарын 26 сарын ихээр л халагдчих юм чи ирээд тэрийг сургаж бай. Сургаад ганц нэг мартал юм байсан юм байна. Тэгээд нам хорогоод тэгээд уйсан. Тэгээд сумын адуунд 3-т орж ирсэн. Усран даах. Тэгээд тэрнээс хойш Монгол орсон. Суманд аман үзүү. Өвлийн уралдаанд 2-3 төрүүлсэн баг. Сайхан улаан азарга нэг байлаа. Тэр улаан азарганы их нь ямар гүйснэг санд гоо та? Их нь хөрөнгөө байсан. Баян дэлгэрийн баян дэсцэрэнгийн цэнцэрэн гэдэг хүн 80 оны хавар манаад нэг хүрэн байцсан бэлгэнд өгöd. Энэ цагаан ширэтийн цагаан хатууных юм шүү. Сайн гоо болно гэж өндөр хүрэн байцсан бэлгэнд өгчихсэн. Тэр нь гоо болоод тэрнээс л гарсан. Тэр хөрөнгөө нь одоо бид нар чинь тусдаа дутаа шүү дээ. Чиний гоо, миний гоо. Тэр хөрөнгөө миний гоо байсан. Манад өгчөөс. Тэднээс сайхан улаан азаргуулсан. Тэрний дүүнэргээд одоо дорнтод руу нэг улаан нарийн хуламар зарагдаад манай ээж хамаатан хүнд очиж. Тэр дорнтод бас нэг 2-3 орсон баг. Тэгээд одоо уул уян руу тэр уул уяны адуучин улаан гэдэг үгэнд нэг төлн зарагдж байсан. Тэр бас төлөвдний хурдсан юм гэсэн. Тэр нутаг өндий болохоор сайн тэр үед нь тоолдог байсан. Урдалж байгааг нь айлгад тоолдог байсан. Тэр хөрөнгөөнөөс үл нэг тиймэрхүү юмнууд гарсан та. Тэгээд нэг хонгоргоонээс нэг улаан атоогаараа тэр нь хэцаалан суманд амун үзүү, соёолон амун үзүү. Ихмэр болоод сумын 70 жил төрөө. Тэгээд тэрнээс хойш чинь бас нэг 2 орсоо. Хурд уламар л манай аавын баг улаан гэдэг нэртэй. Савир уламар байсан. За тэр уламарны төрсөн дүү бас нэг нарийнх уламар энэ арын нурт тэр өвөл төрүүлж байсан. Сумын наадамд бол ороогүй. Бас нэг уламар байлаа. Тэгээд одоо оломор гарсан. Тэр миний 2 чэрмэр байлаа. Тэр жижиг хээрмэр нь бол эхн манай аавын улаан азарганы төлөв байсан. Эцэг нь болохоор хөргөн жанцангийн орд өр азарга байсан. Тэгээд надаа манай дүүнэр унаа алхаад тоглоорон донд нэг донгоос хээрмэр. Байж гад манай аав амьд байхдаа хүнээс харамлаад л байдаг байсан. Уламар хээрмэрээр мөр хөөж нэг готл загнаад л мөрөөр хөлөө хөлөөрийн авчна. Тэгээд манд юм бол нэг донгоос нь жоох хээр юм. Тэгээд ахын гэж яаж мэдэх вэ? Тэгээд хэзээ би уйсан нэг чинь. Тэгээд аймагт өвлийн хаврын уралдаанд очиж аймагт зургаалаад дараа нь хэдхэн хоногийн дараа намын баяр гэж боллоо ялаа. Тэгэхэд аваач уралдаад бас хамгийн араас нь тавьж нөө торны ард ортой гэлээд. Тэгээд морд явцсан араас нь тавьд 8-аар орж ирсэн. Тэгээд суманд одоо 2009 оны их халдварсан. Нэг жижиг хээрмэрийн халдвар үлгсэн. Говьос орных нь мөр гарч ирээг багт л барьаар орж ирсэн. Тэр хээрмэр. Тэрнээс хойш манай аав нэг хээрмэр манай дүүд өгцмөр байсан юм аа. Тэр бас хөлбөмбөрт 3 төрүүлсэн. Даагандаа суманд нэг орчсон тиймэр байсан. Тэрийг би бас нэлээ хөлгаар нь болоод нэлээ манай дүүч анхгүй. Нэлээ болоод цаана аваад би сумын 80 жилд ам үзүүлжсэн. Энэ хойд олон төрүүлээд тэр бас их ортомор байсан. Тэгээ оломор гарсан. Тэгээ Азийн чанарын мөнгөтэй хээрмэр гэдэг нэг ордон
Тэр манай соёлын тэр мөнгөт зараад. Тэгээ дүнжин гаравт тэр дөрүүлж байсан. Аргуур хайр гэдэг мэр. Тэр багангаа хаагаарчлаа дандаа л дөрүүлдэг мэр. Багнуур баг хэнтэйгээр л байлгүй тийм ээ. Мөнгөтгооч багнуур хүн шүү дээ. 6-7 орцсон. Гэмээр байсан. Ер нь улаан азарганы эртүл болгон төгс юм байна дөө. Эртүл болгонд авсан шүү дээ. Муу юм бийж үл гарч байгаагүй. Одоо та бүхэнд ер нь тэр улаан азарганы хэд үеийн төлөв явж байна вэ? За улаан азарганы одоо 5 дахь үйл болоод байна да. Ер нь л тийм одоо саарл улаа дугаарлал наацгаагаад байна уу? Тий улаан энэ тэгээд явандаа адууч бас үсэн одоо солигчдөг юм байна уу зарим нь. Зарим нь зүсэн хадгалагдаад байдаг юм байна. Тэгээд тэрнээс хойш бол одоо тэр улаан азарганы үгээр тэгээд өшгөө наадж байна. Зүсээ дагс нь арай илүү хурдан байх уу? Холимгол юм дөө. Боломгүй. Тэр анх одоо улаан үрээ хөтөлж ирээд та нар одоо бас голонгуй байх үед тэр нөгөө төрүүлэхийн урдчлал болох нь бас танах жамингуутай очиж бас нэг 8 хийгээд хурдан хонгор адуу гаргаж тэрний үр удам бас шигшмэл мордын хуралдаанд дайрагдчихсан тухай бас юм сайхан түүх байдаг тий. Тэр талаар бас үзэгч олонтойгоо хуваалцаж байна. Тэр хонгор улаан азарганд явахгүй унаад явахгүй манай улаан чам айхтраатай байлаа шүү дээ. Адуу туугаад явна өдөөс өчглөөд явахгүй хамгийн бөгсөнд явна. Тиймэр хүү хаяагч мэдхгүй тийм нэг хөгийн бодит нэг тийм одоо бол одоо аймар зүрхтэй л адуу байсан. Зүрх сайтай үргэж очиж мэдхгүй. Тарга тавирыг алдна гэж байхгүй. Их гатуу яата. Тэгээд манай энэ унаач явахгүй. Нэг авахгүйс нөмнө нэг зараа ярина ярьчих өөр азарга. Ахаас нэг хонгор үрийг нь авч азарга татмаар байна. Гэмээс. Тэгээд тэгж ярьсаар бат манай ээж нэг алтан гарагтай байлаа. Тэгээд бид нар ч олон хүүхдтэй л дээ манай ч олуулаа юм чи. Тэгээд манай 2-3 чахад ярьсан юм уу одоо юм өх юм болж өгөхгүй ч гэж ярьсан юм уу яасан. Тэнгүүд манай ээж юу яа шилвийн морин хэдэд авч өгнө гэж улс наадам өцнөхөөсөр шилвийн гөгчний чихэнд нь ямар гарагтай байна гэж үрдэ харах юм байхгүй. Энэ олон хүүхдийн алинд нь өгөөд би ганц гарахаар юм яадаг гэж байна. Алинд нь өгөхгүй гэж ярьчих нэг одоо авахгүй юм л тэрийг аав. Тэгээд гарах авч байсан манай ээж. Тэгээд хонгор үрээ аваад язгалан үрээ аваад тэр нь шүдлүүрээ суманда амаг зүтсүрээ авсан. Тэгээд хол хонгор үрээ аваад тэгээд авсан жилээ нөгөө хол хонгоргооч уяад нөгөө явахгүй улаан азаргаач уяад доктор улаан азарга нь үйсэн тэр жилийн төрүүлчихэд тэгээ хонгор үрээгээ эргүүлж зарсан. 82 оны үйл бүдүүн шагдар гэдэг хүнд өгсөн хонгор азарга. Бүдүүн шагдраа өөр ирж авсан уу? Өөр ирж авсан. Манайхын амгалангийн тарай бригадын зүүн захт үлдсэн. Тэгээ уул үеийн отрын адууч энэ бараа оол ойрхон байсан. Тэгээд нутаг ойрхон байсан. Тэгээ ирж авчихсан. 2,500-аар өглөө нэг ухаа бодонгүй байцсангүй хурааж авсан тэр гүүтэн зогссон. 2,500 тэр оны үеийн 2,500 л баг тийм 2,500. Тэр хонгор адуу дээгүүрээ бол одоо бас л нөгөө нөгөө тэгвэл хонгор адуу нэг чинь л адуу байсан. Их талаад байгаа хонгор болж байсан юм баха. Тийм л байна. Улаан хонгор бол байсан. Ээж бол аргагүй бас морин дуртай. Танай энэ нутгийг хөгшчүүл ер нь ажиглаад байхад ялангуяа энэ 5 дугаар агийн эмэгтэйчүүд настай хүмүүс нь ер нь нэлээ морин дуртай юм уу гэмээр ажиглагдчихжээ шүү. Хөгшчүүлийнхаа тухай ярих залуу цагийн наадмын дурсамжууд ярихтаа нүднээс эргээд ер нь морин ярихтаа их дуртай юм байна. Ер нь хөгшчүүл эмгөө морин дуртай байжээ гэж бодогдож байна. Дуртай. Манайхан ч одоо манай ээж одоо тэгээд манай авч одоо тэгээд мормал дураараа Тойн морин яач одоо нийгмийн ажил хийж байсан нэг мал онортой л байна. Ноолооны ноос мас тэр дахиад үуч хамаг ажилд давхцчихна. Уяад өрмөртэй л одоо тэгээд яаж нэг юм одоо тэгэл уйсан шиг байсан одоо тэгээд гэцүүл байсан л та. Тэгээд давхуулаад л байсан юм да.
Тэгээд ээж л одоо их дэмжиж байсан л байх л та. Аавтай нь ер нь Дамдын сүрэнгой ер нь хол ойрын наадамд хэр явдаг байсан хүн бэ? За манай аав ч одоо хамгийн хол наадам нь хэнтийн гал шард л очижсэн да. Нөгөө 2000 оны наадам юм 2000 тий. он даага амууд болж байсан. Нориуланд хинтийн нориуланд чинь танах бас нэлээд хэдэн жил болсон юм шүү. Тэгсэн нориуланд намайг гараагүй байхад очив юм лээ. Тэгээд энд нэг 10 жил болоод тэгэл буцаад нөгөөд ирсэн юм лээ. Биднээс одоо манай дээдлээ надаас миний доотлол тэгээд л дээд бүгд норуулан гээл бас л та тэнд гарцаас. Тэг бүрэн хааны модны үйлдвэр гэж нэгдэл тундын модны үйлдвэр гэдэг. Хон сум болгоноос айлууд томилж авч ажиллаж байсан. Тэрэнд манай ээж хоёрыг аваад. Тэгээ бид нэр тэнд хүмүүс. Тэгээ сүүлд энэ дэрж тэр бол азрахтал авчирсан. Тэгэл Тийм байх. тэрийг аваад л хурд. 72 Тэрнээс өмнө ихтэй уйжил байсан юм лээ л дээ тийм ээ. уйлгүй ах. Хээр халзаазрахтай байсан. Саар лазрахтай байсан, хонгор лазрахтай байсан, мөн хаяа оруулаад байдаг байсан. Тэр наруулгаар өдөр бас мөрмөл оруулж л байсан юм лээ. Шилб Дамдын сүрэнлгээд байдаг одоо ямар учиртай нэр юм болоо гэд хай бас боддөө шүү дээ. Ер нь ямар учиртай нэр юм? Одоо саяхан бид нэр бөөнгө хөрөлтэй болж даваа хууга ирээд бид хэд нэг ярьж сууж гад манай аавыг л тэгжил байлаа. Нэг манай нэг хүүг энэ нь бөх болохгүй юм болоо барилдахгүй юм болоо гэж үзэж байсан. Доогол хормогийн хүчин гэчихэд нөгөө талаа татчихгээд хон хөлн нарийнхан гэж байгаа мó юу гэж байгаа. Өндөрлөлтөө манай хүүч. Тэгээд дооглож исэн одоо тэгээд өндөр хөлтөв байсан юм одоо манай. Төдий шилб сайтай Тий гэсэн үг. одоо шилб сайтай гэсэн үг юм уу одоо шилбэл гэдэг. Шил Бадуу гэдэг харна би одоо адууных нэр юм бэ? Одоо Гүү. тухайн адуу одоо ерхий хэв шинжээр яаж байгаа гэсэн яванда хүний нэр болоод л анх одоо нөгөө морины тухайн уншиж байгаа Шил Бадууг хүмүүсийг бичгээр. Тэр манай авч одоо энэ 103 аймагт энэ нэгэн цоотой хүн байсан л та. Шилбэлгээд олсот энэ шилбэр нь л яна шүү. Махалын дэмжрэнг үйлэр нь мэдэхгүй. Танихгүй ялгаа. Танаа адуунаас ер нь одоо энэ адууны чинь удмаас улс усын хэмжээнд гарч уралсан одоо танаа адууны хол ойроос орсон тийм адуунууд юу байна вэ? Манай яг манай адуунаас гэвэл одоо тэр Азийн чоны мөнгөтэй хэрмэр байна. Тэгээ манай хүргэн янзангийн нэг хөрмөр байсан тэр нэг улсад нэг мос нэг морь бодолж ирээд байна. Тэрэнд мөн дотор иргэсэнд эргээд тэрэнд дөрөвт хараад тэгээд 30-г болсон юм билээ наадам. Тэгээ өөрч одоо 6-ад орж ирсэн тэр 2001 онд. Улсад 6-aalсан нэг 2 хүүхэд жолоодолцоод 2 үнэ докторат 5-6 гэж 2 үр ирээд. Энэ бод гişүнэ. Тэрний тэр хээр нь манай хатууны. Би одоо буруу сонсоо зөв сонсоо Арилдын Отхон байрын хилэн хар за Чимбтэн махбалын салхин халтар азарганд дээгүүрээ манахны одоо манахны тусаар тэгэлгүй яах вэ? Тэр чи Дондогжов гэдэг хүний адуунууд байхгүй тэд нар чинь. Дондогжовын галтар гэдэг азарх чинь манай оног азарх юм. Манай аавын улаан азархны тэр 50-ны галтар гэдэг галтгч үүнээс гарсан. Одоо байхгүй тэгээд аймаг 7 орсон да Дондогжовын галтар гэж азарх байсан. Тэрний төлөөд л явж байгаа юм. Харин нэг тийм юм дуулсан шүү. Тэгээд манай хатуутай ялч болоо. Ер нь одоо тэр махоред улаангад асахт тэр чинь мөн тонгоо хатуу шүү дээ. Жамихаас улаан авч чадах тавьсан юм л. Тэгэл одоо тэрний төлөөд чинь л одоо тэгэл энэ улс үсэн зэрэмжмүүдийн саарл марл гэдэг одоо тонгоо хатуу чинь явж байгаа. Сая бас Даргангад нэлээ олон Сүхбаатараас ирсэн одоо адууны дээд удам ярихаас Сүхбаатараас дээгүүрээ тонгоо адуу гэж хэлэх хүмүүстэй бас нэлээдгүй таарсан. Одоо яг энд тэр хүний гээд бас нэрийн шууд санаад бол хэлж чадахгүй. Гэхдээ эндээс бас очисон адуу Дарган руу нэлээ очиж бас адуу малын сэлбсэн юм байна да гэж бодсон. Ер нь тонгоо адуу их тарсан бах те. Тэр их төл сайтай азраг байсан юм уу? Тий одоо ген сайтай одоо бүр удмаар л ер нь зос орсол байхад тэгээд одоо нэрлий адуу шиг тэгээд явчихдаг. Ер нь тонгоон гэдэг адуу тонгоон гэж яриад байгаа энэ одоо
тэр бүгийн адуунууд ер нь ямар хэлбэр хийцтэй, ямар уяа солион онцлогтой адуу байдаг юм бэ? Тонгоо адуу гэдэг маань одоо тийм их зузаан дөрвөлжин их хармах ихтэй одоо хань гат ихтэй дөрвөн мөчүүл болоо бүдүүн адуу эцгүүцээр их өргөн урт толгойтой тийм адуу байсан. Дэн шингэн дэлсүүлтэй. Тэгээд зарим нэг нь гараа гарч явахаас хэрэггүй тэгээд газрын холоос айдгүй. Их бөөх тахилтай тийм адуу. Тэгэл улаан саарл энэ лүгэн далдал гарах гэдэг байна шүү. Таавал одоо яг аавынхаа удмын тэр тонгоон гэдэг юм уу? Тонгоон гэдэг одоо удмын адуугаар л надад бас тэгж байна. Гарт байж цолон төрсөн. Ер нь сум орон нутгийг аймаг орон нутгийнхаа наадмаас ер нь хичнээн хариг төрөх юм. Хэдэн онд аймаг алдарт байжсэн бэ? 5 онд. 2005 онд. 2005 онд. 15 онд. 15 онд. 2013 оны Хинтээ аймгийн 90 жилийн зүүн бүсийн уралдаанд бас таны виснийг соёлон, хээр соёлон бас архижсэн санагдаж байна. Тэгсэн би тэр хэр соёлыг суманда төрүүлгээд бас нэлээд зайтай төрүүлсэн. Тэгээд давхар уяагаар улсын бүсд очиж 3-т орчихсон. Би ер нь эхэлдээ бүдүүмэр соёлон гол оруулсан байдаг юм аа. Тэгээд багуудын бартгүй мөө дааг магийг хэтрүүлээд байж. Жохон хатуу хүн Хатуу байдаг юм уу одоо морьшгоо санаж ажил хийчмээ санагдаад тэгээд л давуулж ичээ. ер нь тонгоо адуу бол олон хоногийн одоо тэгтээ адуу бол жохон чанга уяатай байна. Жохон хатуу уяатай. Ер нь баргийн уяанд ядарн зүдрэн ч гэж байхгүй. Гэцгүүцээ алдахгүй тийм л хатууд байна. Бас нэг хоол бол тоохоргүй явдаг. Хоолны алдаа тоодгүй явдаг бас онцлогтой гэдэг. Ер нь уяаны алдаач гэсэн нэг хайхтар тоохгүй шүү дээ. Хоёр ер нь гүжирмэг адуу юм байна. Тийм гүжирмэг тийм одоо бодит тэнэгдүү тийм л адуу. Таны уйжсэнээс ер нь онцгой хурдан сайхан байсан. Ямар мөр байсан бэ? Онцгой хурдан тэр хээрмэр л байсан да. Хээрмэр нэг байлаа. Нэг улаамар байж би аймгийн нэвт мөнгө гэдэг хүнд өгөөд надаас авсан жилээ аймагт өрөвт орсон. Тэр хээрмэр бас онцгой хурдан сайхан мөр байсан. Тийм л байсан да. Тэр сүүлийн хээрмэр бол тэр хөлбөмбөр 3 төрүүлээд энэ дууланд төрүүлээд суман дамын хөзөө сумын аянчлаар тэр хээрмэр л бас онцгой сайхан мөр байсан. Ер нь одоо энэ ононгийн хээрмэр хөөцтэй. Ер нь дээгүүрээ бол утман нагилтэй. Их тал нь олоонгүй байсан. Дахиж гойд нь гачаадлаа тийм мөр. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. Би түрүүний ярилцлагын ихэнд дурдчихсан энэ Сүхбаатар суманд одоо нэг ирээд хүмүүстэй уулзахаар 4 ийм томоохон эсрэг өгчлэг яриад байна гэж их сайн тарсан. Тэрний нэг нь тэр рекорд адуу буюу тэр хэмлээ хар очрын хонгорууд байна. Тэр адууны талаар бас та мэдэх болох юм байвал ярьж өгөөч. Би одоо очргоос өмнөх нь бол одоо рекорд гэдгийг нь бол манай аав ярьж л байсан л та. Тэр нэг рекорд одоо аймагт тэр үе чинь нэг давхлын цаг минутаар нь хэмждэг үе байсан байна. Нэг жил нэг тэгж хэмжсэн гэсэн. За тэгвэл тэр нэг рекорд хэвчсэн нэг адуу байжээ. Хонгор адуу хэнийг лээ энэ аймгийн наадлаар байсан манай сумын гэсэндээ. Тэр хүнээс л авч очир гэдэг хүн адуутай хонгор адуутай бас л гэж ярьдаг. Тэгээ тэр очиргоогоос хойш бол очиргойн тэр хонгормоор өдр чинь одоо нийгэм хонгорол дараа бараг яригдах мөр байсан баг. Их хурдан тиймэр байсан. Марга марцал багт орж л байдаг тиймэр байсан. Тэгээд одоо дөнгөж гэдэг хүн жах хонгор гэдэг одоо азар гавлаа. Үрээ даагаваад жахан тэр жилээ дааганда 5 төр 6 оролт 5 төр болсон гэдэг. Тэгээ жахан нартай. Тэгээд шүтлэн мэдлэн тагсоо. Тэгээ бүдүрчрээ тэр суманд нэг төрүүлсэн байгаа. Тэгээд тэр хонгор адуунууд бол ер нь удмаараа бас ордог. Ер нь надагш яддаг ч
сургийн сонсоод байх тэр рекорд одоо орсон байх тас орсон шүү. Тэр очрын хонгорууд гэдэг та сайн яриад байна. Нийгмийн хонгорын дараа бараг тэр очрын хонгор морийг яриа шүү гэж. Очрын хонгор морь нь ер нь ямар амжилт үзүүлж ирсэн? Очрын хонгор морь гэдэг нь одоо яг хэд төрүүлсний би бас сайн мэддэггүй маа. Заавал манай суманд 2 лав төрүүлсэн мөр байх хэвээр. Ус энэ ханаатмар. Тэгээд 80 онд лүү 81 онд л намайг хүүхэд байхад л энэ залуучууд ямар юмны спирт ч үлээ. Спортын наадам манай сум дээр болоод. Тэгэхэд очиргоо хонгормор төрүүлж ирсэн. Хол төрүүлсэн. Ирээд хүүхдээ бухаж байсан шүү дээ. Төрүүлж ирээд улс донд орж ирж хүүхдээ бухаад эгээ шидчих. Тийм айхтар дэрэг сэргэлэн тавьдаг тийм юм байсан. Тэгээд лавл юм цуутайлмар байсан. 2 гэлөө 3 төрүүлсэн гэдэг байна шүү. Мартахлаараа ер нь дандаа хонгор азарганы төлөө байх юм тийм ээ. Тэр рекорд хонгороос авсан. Тэр рекорд хонгорыг л одоо төлмөр байсан. Өөр ямар хонгор одоо хордлож ирсэн юм бэ? За тэрнээс хойш ч одоо тэгээд энэ манайханд ингэж буурлгаан бодорж гэж өгөн байла. Тэр өгн бас нэг хонгор одоо авч азраг тавьсан байдаг. Сүүлд мойног хонгор нэртэй нэг гөгшин хонгороо бүдүү хонгор азраг байсан. Тэр хонгор азрагнаас салварлсан төлүүд нь одоо манай энэ хадам доос хүрэн гэж аймгийн арслан доос хүрэн гэж эдний адуу байна. Тэр төрсөн дүүн улсын начин даштваа гэж харцах даштваа гэж байсан. Тэдний адуу одоо энэ хүүхдүүд нь дахиулаад байгаа хүрэн зээр доторгод тэр байсан. Нацгагийн зээрдгээд аймаг дэнд орсон. Тэр адуунууд ч л одоо байна да. Өөр одоо тэгээд байгаа. Тэр чойж сүрэн гэж хүн байж нас орсон хар очир гэдэг үний тэр хүүгээс нь хүүд нь байсан нэг хонгор азаргыг нэг хүн гөгшөрсөн хойно аваад нэг залуу тэгээд тэрний төлөөд бас ортолж байна шүү дээ. Нүднгийн миний суманд төрүүлэгдэг шаргалцсан морихд л тэрний төл азарганы төл ингээд явчихдаг байхгүй. Хөнгөр жамин гэдэг хүмүүний тухай. За мөн тэдний тэр одоо адуунуудын тухай. Хөнгөр жамингон талаар ер нь та бас хэр сайн мэдгүй. Сонсод дууснаас суулцаач. Гэхдээ энэ одоо сум орон нутгаар явахаар чинь бас нэг бэрхтээ зүйл байна. Бидний одоо сонсохыг өмнө нь ингээд тэгэхээр одоо сонсч байсан хүнээс дам сонсч байсан нутаг оронд нэрээд за одоо тэр одоо адууны тухай жоохон мэдэж авандаа гэдэг ирэхлээр ярих хүн их цөөрчөөд байгаа юм. Хөнгөр жамин гэдэг өвгнийг бол би одоо ер нь их муу мэднэ хүүхэд байх юм. Манайхан ч өөр баригад байла. Тэгээ нутаг хөндөй болоод тийм үү сургуульд хүүхэд байхад нэг бүд гаддаг тийм өвгөн байсан гэж мэдэж байна. Тэгээд тэр хүний адуу гэвэл одоо лайж ордод байла. Дандаа богон халиун хэр зүтэй адуу. Шаргал тийм зүтэй. Одоо намайг тэр залуу 80-аад он одоо Түмэ зондын шарга гэж манай сумын Ванчин живийн шарга гэдэг нэг 2 айхтар галзуурсан ордны шарга зэрэг хоорондоо авралддаг ч гоо. Энэ ээлжил төрүүлдэг тийм 2 азар байлаа. Тэгээд тэрнээс өмнөх нь би бас жамин гойд ямар адуу тавьж ирсэн сайн мэдгүй. Хил орддог юм байсан. Доронтой аймгийн наадамд очиод 5 4-гийн өдөр аваад ирчихсэн. Тэгэхээр задарсан ордод юм байсан. Адууныхан дээд одоо их нь бол их талын одоо би мэдэхгүй байна. Аабл нэг юм юу гэдгэлээ ярьчлаа нэг агентун байсан ч шиг би бас нэг бүдэг батг солиот юм шиг юм бодоод байдаг. Нэг тийм хүнээс нэг хэрвээ авлагтай байж байгаа автраад л тэр нь давхсан гэж сонсч байсан юм да. Гэхдээ энэ 2 жимингийн чи адууны тонгоон жимингойх нь илүү тарсан байдгүй. Би одоо ингээл хүмүүстэй уулзахаар Сүхбаатар сумын нөгөө тонгоон адуул гэд ингээд ярьдаг. Би хөнгөр жимингой адуу гэж яг сонсохоор сонжээс. Гэхдээ нэг тэгж түгээмэл бол биш юм бэ гэж ойлгосон. Яг тонгоон адуу гэдэг нь илүү тарсалтай. Ер нь залгаж уйсуулсан олон байлаа. Тэр тонгоон гэдэг адуу үе дараалуулан дамжуулж уяад их тохиолсон. Тэр жамин гэдэг хүний чинь адуу болохоор тэгээд зарагдаж үргэлжсэн энэ тэнд
яасан л нэг уйсан гэхээсэр тийм бас жамин атуугаа бол тонгоо атуугаа бол тийм илүү олоор татгч нэг яачгүй. Адууных нь хурдтай холбогдолтой байна уу? Эсвэл нөгөө тэрийг тодруулж явах уяачид цөөхөн байсантай холбоотой байна уу? Тий одоо уяачид байх нь байсал байх л да. Тэгээд дараа л цөөхөл байсан юм билээ шүү дээ. Сүүлд одоо манайхны тэр Журт Батэлзийн бонгож Дэрэнгийн алтаан төрүүлж байсан боо газар. Тэр чим хөнгөр адуул да. Хөнгөр адуул. Өөр нь одоо хөнгөр жамингуу адуунаас одоо тэдний угсаатай ер нь бол дээгүүрээ тэр хөнгөрийн адуу ордог ийм адуу одоо гайгүй тавьж байна гэдэг энэ цаг үед нэрлвэл Энэ цаг үед одоо би ингэж боддөг юм аа. Би бас нөгөө цэрэг суугаас ирээд засаг адуутай байж байла морин дуртай. Гэхдээ тэр уралдаа морин их хайхраад яахгүй хэрнээ тэр гоё сайхан морь их авч ундаг. Морины 8-ыг хийдэг байл. Тэгээ сайхан морь харж авна. Сайхан морь. Тэгээ би энэ Төмөнгийн сангийн аж ахуйгаас сахал инженер гэдэг хүнээс нэг сайхан хөрмөр авлаа хөдөлтөж аваад. Тэгээд тэр Баянчинжууга адууны нэг загсан тамхтай хонгоргүй өгч тэр морины талд өгч исэн юм. Тэгээд тэр хонгоргүй миний нэг хүр азарганд хороогдаад. Тэгээд аваачж өгөөд тэр хонгоргүйнээс очсон жилээ гарсан унаг нь шаргал унаг гараад байна. Хүр азарга хонгоргүй хоёрын дундаа шаргал унаг гараад. Тэгээ сүүлд сонсч байсан инг жаргалтайгаа нэг таарад ярьсан чи хөө шаргал унаг гарсан би азарга тавьсан их хурдан байгаа. Түмэнд ер нь нэлээд төв идэг адаа гэж байна шүү. Тэгээд нөгөөх шаргалч азарга болоод тэгээд түмэнд төлүүд нь ордаад. Төмгийн сангийн аж ахуйд төлүүд нь бол одоо олон адуу орсон. Тэгээд би нэг хүнээс сонсохдоо энэ улс алзаа азарга биш Төмөнгийн Төмөнгөөс гаралтай азарга энэ улс алзангийн эзэнгийн аав нь Өлзий Гутаг гэдэг хүн. Тэр Өлзий Гутаг гэдэг хүн болохоор тэр Сахалын анги жаргалын төр сайхан. Тэгээ ахтай нэг тэр Өлзий Гутагтай нэг шаргалгүй өгчээ. Тэрнээс гарсан адууны удам гэж Төмөнгийнх ярьдаг. Тэг би ямар дэрэгтэн байсан биш. Тэг Төмөнгийнх яриад иддэг. Тэгэхээр би хөнгөр адууны цус орсон байна гэж. Тэгдэг хүн. Энэ тонгоо адуу одоо энэ улс халиун биш үү? Төвсгөлийн магны халиун уу? Магны халиун. Магны халиуны чинь халиунч бол бас манай тонгоо адууны цус орсон шүү дээ. Тэр чинь тэр энэ биш гэж юм байсан. Одоо энэ уугнаа гэд халзангийн эднэр чинь нутаг орон нохтноо шуугатаа болоод наашаа хөгдөж энэгээр отор хийж ирээд арын орт байж гоод намаа засаг адуутай багт. Тэгээ уугнаа энтэй энэ биштэй сайхан танилцаад баригадын дарга хийдэг байсан. Тэгээд нүүлээ нэтэр одоо сайхан байлаа гэд нэг намар нөхтэй надад намайг өрөөд таныг ороо хэдүүлээ жоохон мал яри ирэхгүй манайх маргаж нуугч. Тэгээ ойрхон байсан би дахиж очиж халаад бүрлэж янцантайгаа хэлж очиж. Тэгээ нэг шүнжин мөр яриад хэдүүлээ. Тэгээд би надад нэг хар таах бэлгэлээд. Тэгээ би хүний юмыг бэлгэний хариунд доор нь доол явах гэж байна. Сайхан улаандаа авийн тэр нөгөө гөгшүүл азаргных нь төлний улаандаа бэлгэний үгүй болсон. Тэр очиод их олон хурдан гаргасан гэсэн. Тэгээд тэр улаангүйний цус орцсон юм билээ. Хүүн ярих уу тэгээд тэр орсон гэдгийг? Орсон гэдгийг одоо хүүн ярина. Буургооч ярина. Би нэг ийм нийгмийн хонгорын тэр их бүхтөр хөрөнгүү байсан гэдэг. Тэгээд тэр бүхтөр хөрөнгүүний одоо удмын хүмүүстэй л уулзлаа л да. Тэгээд бас ганц нэг юм яриулсан нөгөө хоёр маань одоо буруу хазгаа ярьчих вэ гэж одоо би яриад юм яриаггүй юу. Тэгээд би бол ялцчихгүй наашаа явж байхдаа нэг хүнээс тэр нийгмийн хонгорын их
бүх төр хөрөнгөө бол дээгүүрээ одоо халзан антуу болдго юм. Халзангийн нэг гаралтай хүрээ хазраг. Тэгдгээ Энэ тэр чи утсад алдагдаад ирсэн гинлээ гэж сонсч ирсэн юм байна. тий олзын орших гэдэг чинь цэргийн заан цолтой аймагт дандаа хэд төрүүлсэн хүн байдаг юм лээ. Тэгээд сумын бар ордоор тэр сорхой мархайг нь нутгалж байсан. Тэгээд тэр үе чинь мөртөл наадам заадамд явдаг байсан гэж байна. Тэгээд өглөө мордоо давхид наадамд очиж барилдах санаатай давхиж явтар азар морчсол байсан юм байна. Өөдөөс нэмэлтийн хүрээ зэрэг дахиад гараад ирсэн. Тэнгүүт нь маань нөгөө хүрээ зэрэг чинь гэртээ очингуудаа эзний сураг тавиад байсан сураг гарахгүй байж гоо 2-3 жил болоод нэг халзангаас нэг өвгөн очсон. Тэр өвгөн ирээд азаргаа авчих гээд оршихгүй нөгөө тийч одоо бэлэг дэмбэрэлтээ би барилдах гэж явж байгаа яасан өгөхгүй гэдэг. Чи өлтгийг аваад яв гэдэг. Над зарчих гээд. Тэгээ 2-3 хоног суулгаж гоод тэгээд нөгөө хүн өлтгийг аваад явсан юм лээ. Тэгээд тэр хүр азар өөрийнх нь бөхтөр галтгч хоёрын дундаас тэр бөхтөр хөрөнгө гарсан. Тэгээд тэр бүрэн хөрөнгөөнөөс юм гар. Тэр Тэгэхээр ингээл ер нь бол одоо онцгой хурдан байсан адуунуудыг ингээл дээд одоо удмын хөөгөөд үзэхлээр хоёр холын цус нийлж ижил илүү сайн гараад байгаа. Тэгэхээр тэр одоо утгаараа бол адууны цусыг холдуулах нь сайн. Зөв. Мэдээж тэр хүр азрах чинь дээш нь хөөхлөр уул уян руу ордог юм гэсэн. Тэгээд удмын хөөхлөр. Тэгээд одоо бодвол тэр уул уяны тэр баяцуул гэдэл айхтар сов мод гээд хурдтай л ус байсан юм лээ давг мав гэдэг. Бодвол тэр мөрнийх нь байдаг юм. Гэтэл одоо сүүлийн үед чинь бол ер нь одоо сайн адууг бол эргэж цуснд нь оруулаад тэр одоо удмыг нь бариулах хэрэгтэй гэдэг одоо бас шинжлэх ухаанч онолж байна. Тэгээд тэрийг барьж одоо хурд гаргаад аргагүй усаа уралдаад байгаа юм сайн уяачдч байна. Тэгвэл таны хувь хүний бодол цусыг нь холдуулж аль сайныг нь холоос авчирч нийлүүлэх нь зөв юм болов уу? Аль эсвэл үнэхээр одоо энэ сайн байгаа гэсэн адууг цуснд нь оруулаад одоо хадгалж хурдлуулах хэрэгтэй юм болов уу? Яавал зүгээр юм бэ? Зөв нийлүүлэг л хийх нь л чухал л та. Цусандаа орлоо гэд адуу бас мочдөг ч биш л үлээ. Одоо жишээлбэл магна алууны жишээ нь байна тийм ээ? Тий. Одоо холын юу гэвэл тэр. Тэгээ манай нэг дүүгийн нэг эргэж нэг улаан адууныхаа нэг үрээнд азар тавьсан тэрэнд ороод. Тэгээ тэр хоёрын дундаас манай аав одоо энэ над чи цусны авал өттэй юм болохгүй шүү л гээд байсан. Тэгээд гайгаараа тэр нь хойт нь 90 унаг гаргачихдаг. Тэгсэн чи манай хүн манай тэр нэг хөргөний хүүд бэлгэнд жаалт нөгөө явуулчих. Тэгээ нөгөө очиж байгаа гараад өгсөн. Тэгсэн Эрдэнэтэд аваачаад бажгаа гэдэг залууд тэр үйлдвэрийн дарагч үлээ нэг өгч зарцсан ч юм уу яасан. Тэгсэн тэр нь бид нэр тэр өттэй юм болоогүй тэр тоогооч. Тэгсэн чи Эрдэнэтэй ганцаараа ордомар. Бажгаа улаан гэдэг мэр. Эрдэнэтэй одоо ганц өмнө амрах юм байна гэсэн чинь. Олон төрөс гэж байна. Тэгэхээр бас тэр үл таарсан ба шүү дээ. Хит үед одоо хит үед одоо тэр үл би нэг 2-3 хоорондоо нийлсэн байх л гэж боддог. Та тэгээд тэрийг хурдан байна гэж сонсоод өөрсдөө тийм оролдлого хийж үзв. Оролдлого би хийж үзээгүй. Харин 2 жил ил үтж байгаа. Одоо 4-5 дахь үе нь болчихлоо. 90 охиноос нь салгуулсан. Нэг үл 2 өөр юуг нь нийлүүлээд л үзээд байгаа л та. Тэгээд одоо энэ Монгол адууч бас гэж үл боллоо шүү. Дорнт руу бас нэг үрээ нэг байц нэг аав нэг азаргаар орж авчаад тэгээ тэр бас нэг жижиг нэг улаан юм гараад ир. Тэрийг би дорнт руу хүнд өгсөн. Тэгээ одоо дорнтод олон хордон тэр хүрлээ өгшийн улаан адуу гэдэг тэр улааны төлөвд болоод. Тэгээ тэр бэлэг дэмбэрлийн борлог морлогч их талан тэр. Тэгэхээр ер нь бас төрлийн үржүүлгийг бол зөв одоо ивент тааруулж хийгээд үеийн тааруулж хийх юм бол бас болдгийм байна л гэдгийг л хадгалдаг юм байна л да тийм ээ. Гэхдээ тэрийг бас одоо туршлагатай хүнтэй мэд хүнтэй зөвлөж хийсэн дээр баг л та. Тий, ингэдгээ ухаан адуу гэж ингээд өөр
гаднаас нэг юм ягаад нэг ингээд ягаад тохлоо ингээд ингэсээ бүдгэрдэг байж шүү дээ. Тэгээ эргүүлээд нийлэн тодордог. Ухаан. Тийм л очиртай юм лээ. Та хэд бол тэгвэл ер нь бол төрлийн үржүүлэг туршаад эхэлсэн юм байна тийм ээ. Над одоо нэг тийм байгаа. Би тэгээд энэ үржүүлгийн үр дүнг үзэж хурдыг гаргах дараагийн залгамж халаа болсон залуучууд маань ер нь хэр бэлтгэгдэж байна вэ? Хоёулаа түрүү хөнгөрч юмгод хоёр ер нь бас мэдээж сайн адуу бий болгох нь чухал. Гэхдээ түүнээс илүү нь тэр бий болгосон адууны ид шидийг үзэж хурдыг таниулж тэрэнд эзэн болж уйдаг хүнийг одоо давхар бэлтгэх нь хамгийн чухал үстэй. Тэгдэг байх. Манай ахын одоо 3 4 хүү байна. Эдгээр одоо бүгд л одоо өөр адуу малтал ноцтоод байна. Манай нэг байна. Одоо манай нэг ч одоо жоохон баг шуух юм. Өнөөдөр нэг даагна явж л байна. Тэр нь 17 та болж байгаа нэг үү. Тэгээд одоо манай энэ хөргөн мөргөний хүүхдүүд энэ тэр байна уу байна. Одоо тэгээд хэр юм сурч байгаа одоо би ч одоо загнаад л тужил би нэг гал ахалдаг ухаантай. Тэгээд гал ахлаад дундаа нэг мөр аваад гардаг оломор. Тэгээд бодвол сайн нэг сурч моногийн хайдаг байлгүй дээ. Одоо бодвол та нар хүний юуг сайн ажиглаж бай, сайн анхаарч байл гэд гуугаад л гэдэг. Батар жахтай бас энэ нутг дээрээ уулзсан. Ер нь Батарчхан яриаг сонсож явах нь танай нутгийн хөгжчүүл бол их сайхан дэлгэр яриатай өөрийн мэдсэн сурснаа залуучуудаа харамгүй хэлдэг. Ер нь хүний одоо энэ надтай уралдах юм да, энэний мөр минийх илүү хурдан байх хэрэгтэй гэдэг зүйл. Ер нь одоо би гэдэг зүйлээс бас ангижраад би төрүүлэх хэрэгтэй гэдгээс илүүтэйгээр энэ хурдан сайхан буян сайхан уралдах хэрэгтэй, энэ нутгийн олон сайхан цэнгэх хэрэгтэй гэдэг тэр үзлээр илүү ханддаг байсан юм болов уу? Дэлгэр сайхан сэтгэлтэй байчтай нутаг байх шүү гэж бодсон шүү. Түүнэн бид нар ч одоо юуг нь харамсах вэ? Тэр чи өөрхий нэг морин хүний нэг мор жоохон тэгээд ганц хоёрхан ажил хийчихвэл зөвчхөр харагдаад тэгээд би чил хэлэхгүй чаддгүй л юм да. Эсвэл хэлээ хайч нэрт. Тэг үний өөрийнх нь адилхан юм ч өөр гэдэг. Тэр юу гэх юм. Энэ танаа аавыг бас их одоо сайхан хөөр хөгжөөнтэй, алиа башин зантай нийтж одоо нутгийн залуучтайгаа их ойрхон байдаг гэсэн хүн гэж тэгж ил. Та ер нь би одоо нөгөө нэг дор их олон ярилцлага хийгээд ирэхээр ярилцлагууд маань нэг хэв шинжинд ороод байна уу гэж сүулдэж байгаа. Тэгэд энэ нутгийн уяачтай холбогдлолтой сайхан хөгжилтэй, хөгжөөнтэй тэгсэн хэрнээ сайхан сургамжтай түүхүүд байлаас хойшлаач. За тэр чи одоо сургамжтай юм гэхлээр чи одоо энэ Улсын алдарт байж байнаас усны их гэж юм аа тий тэр хүн чинь бол манай аавын шав гэдгийг шүү дээ. Тэгээд манай аав ч одоо өгсөн залуу гэхгүй үе юм шүл үздэг тийм наргантай хүн байсан л таах байна л одоо өгсөн залуу гэхгүй ярьж өөрн хүн голддог тийм юм байсан. Тэгээд одоо усны хахтай хоёлаа морь ижил байсан. Тэгэд бодвол манай аавас юм гайгүй сурсал байдаг юм байна. Тэгээ багшааг адил сүйдэл болдог байсан. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Гурван бүх яг намаа 18-тай дөнгө болж ирсэн. Тэгсэн намайг эдэрчүүд барилдуулна, чөлөөтд барилдуулна. Тэгээ аймгийн аврагт барилдуулна гэдэг. Тэгээд суман дээр жоохон бэлтгэл хийж болно гэдэг. Тэгээд аймагт ч барилдсан. 3 биш 2 шүү дээ чи. Миний жинд хүн баахгүй. Та ч эдэн килограмм барилдах уу? Би чи нэмэх 80 барилдаж байна. 18 настай 80 кг-тай хүн байхгүй л тэр үед. Тэгээ ердөө хоёулахна барилдаад. Тэгээд тэрэнд нэг юм ялах нь ялсан юм аа тийч. Араа хэд нэг юм дийлж байгаа. Тэгээд хүн асуухлаа нэстэ халаал халдлаа. Нөгөөдхөө сонирн болгоод одоо медаль өгсөн л дөө. Алтан медаль өгсөн. 2 гэхгүй өгчл байна. Тэгээ ярьсан чинь хэдэн бүх барилдсан гэж асуухлаа. 2 хүн бөхөө 2 бөхөө надаас гадна нэг л хүн барилдсан. Гэсэн чинь нөгөөдх чи гайхаж асуугаа. Тэгээ сүүлдээ бөөл доог болоод бөөнгө хөлстэй л байна. Тэгээ алтан медаль авахаар давсан. Тэгээ ахын л авсан.
Та оролцсон хүнийхээ тоог л хэлэхгүй юмэр юм шүү. Тийм ээ, уул нь тийм л байсан юм шиг. Би ч мэдэхгүй чи ярьж илэр гэсэн. Танаа ээж чинь тал их хүч одоо ээж чинь би хаа сайтай ээж чинь аав бол бас бяр тэнхээ сайтай даншиг наадамд барилдаж ирсэн. Улсын наадамд 2 ч удаа очисон бүх хүн байсан гэж. Тий, онхор начин гэж хүн байсан. Манай ээж аав бол их том биетэй, их бяртай хүн байсан юм бэл. Хүчтэй сайн байна. Энэ гашаати хийд гэж манай сумаас баруун хойш 1000 гар ламтай том хийд байсан юм байна. Тэгээ 1000 гарын шавьтай гэдэг лөө. Тэгээ тэр 1000 гарын шавьяас л гарч ирж байсан бүх юм гэсэн. Дөрвөлж гарч ирж байсан. Тэгээд манай өвөгийн түүх тэр гөгшөрсөн хойно одоо манай хүн дархан хаалыг шүтдэг хүн байсан байна. Дархан хаалн дээр одоо наадмын өглөө эрт гараад одоо аль эрт гарч ном уншсан одоо төрүүлэн хийдэг байсан юм бас нэг шүшгвширлээ юм байсан. Тэгээ гараад ном уншиж бас нэг ламархан хүн байсан. Уншлагтай л хүн байсан. Тэгээ буух гэж тэр Монгол улсын начин хайдуу гэж манай сумын хүн. Начин хайдуу гэдэг чинь ирсэн байсан. Таарсан гэж байна. Тэгээд өвгөн гүчихөө өссөн гүчих дүү гүчихөө гэдэг юм уу тэгээд аюулаа зөрөөл боосон гэж байна. Тэгээд буугаад л наадам хэлсэн барилдсан. Тэгээ манай өвөөтэй нөгөө дөрвийн наваа дөрвөлдөд манай өвөг авчижээ. Цолны ирэмбэр илэрхэд. Тэгэхээр манай өвөө одоо тэр жилээ зодог тайлна. Ахиж барилдахгүй л гэж бодож байсан юм л. Уур нь хүрээдлээ. Хамаг уян жичрэтэл. Юм залуурах ч юм уу яаж ч намайг авлаа гэд. Өшөө хүн байхад өшөө хүний наав ногоод. Тэгээ жичрээд байсан гэж. Тэгээд гараад барилдсан. Хайдуугаж айхтар хаалцтайгээ ороод байгаа юм байсан юм л. Дахиад дайраад л барьж аваад л хаалцтайгээ ороод л дайрлаа гэж шүү. Тэнгүүд нь жөхөл өссөн татаад нэг мэцэл толгойд нь гараад ирсэн байсан гэж. Тэгээд хайчиж байсан гэж байна. Хайдуугыг хайцсан. Тэгээд хон дэгийг сог татаад гаргаж ирсэн гэдгийг. Тэгээд хайдуугаас үлд нь хүнд ярьсан байдгийг энэ улсад одоо танд ингэж барилдаж явах чинь их бяртай л улсууд таарсан байлгүй. Онцгой бяртай улсууд энэ ямар улсууд байв гэд асуусан гэж байна. Тэгэхээр уул уйны тэр Пампанжами шаруу гэдэг хүн манайхны онхор начин хоёроос тартай хүн даарчгүй гэж ярьж байсан. Тэгэхээр ижилгүй тартай байсан. Тэгээ өвгөн одоо бүр нэлээ харимл байх таа шүү. Харимл одоо таарсан бол бас эвгүй л одоо эвгүй. Манай өвөг жочиж болдгоо хүн байсан юм гэсэн. Жочих дээр алчих гээд байдаг. 50 хүн тэгээд барилдаад яваал доктохон муу барилд. Жочхлоор л сүйтгэдэг юм гэсэн. Тэгэд нэлээ нас агсан байхдаа өргөсөн чулууг нь танаахан бас одоо нэр ус хэлүүлээгээд яасан сая танаахны залуучууд нэлээ элбэд бас хөдөлгөөргүй байна гэж яриад ах шиг байна. Барахгүй байна лээ. Барахгүй. Би өртлөө өгшнөө мэдхгүй үтсэн шүү дээ. Дөнгөө нэг хөдөлгөөд л барахгүй. Тэгээд 230 хэдэн хил байна гэсэн. Тэр чулуу. Тэрийг 70 хэдтэл өргөж байсан байна. Гэхдээ та сая тэр танаахны нунах тамаалах дээр чинь одоо Баатар ах та хоёрыг ингээ явж байгаа нь харахад бол хэлэхээр сайхан хүмүүс шүү дээ. Одоо тэгээд муул бөхцүүлтэй. Гэхдээ манай ах чинь намайг бол суманд 2 төрүүлж нэг үзүүлсэн шүү дээ. Наран сумын наадам төрүүлж үсий Баатарч. Би нэг 4 8 хавилд очиод байхгүй та. Тэгээ угаасаа жоохон дурггүй ч юм даа. Тэгэл мөрөөл арсан дүү. Тэгээ уул аванд л олон төрүүлсэлтэй бай. Манай өч ижлгүүд тартай. Нутгийнхны хөгжилтэй, уяачтын хөгжилтэй дурсамжтай түүхийг яриач гэсэн хүнийг ярьж ахаар гээд өөрийгөө л ярьчуу та. Тэглээ. Улаазарга анхан тэр гавчиг анхан төрүүлдэг жил нь манай сумын залагын тэнд мордоо холддог байсан. Майхантай тэмээн өсгөтөл явна. Тэгсэн нэг ороод одоо аавал одоо би л мөрний хоол өгөх боллоо одоо адуу гүүнүүдөө шөдөрчсөн. Тэгээ азарга тавьчихад за миний хөөс гэж манай аавч гэртцсэн. Миний хөө юу яашгүй гэж байна. Шөнө 12 цагт нэг барайд уйчаарай л гэж. Тэгээ нэг цагт тавиарай гэж. Тастаж өхний хоол. Тэгээд
өглөө 3:30 гэхэд бариад аваарай л гэж. За гэдэг. За гэж үснэ мэдж байгаа юм. Тэгээ би бас гэвчихсэн. Тэгсэн нэг мэдсэн чинь даараад жоох шиг. Юу лээ гэж бодоод байсан. Тэгээ сэрээд таарсан чинь унтж байна. Замааларсаа. Одоо цаг магийн юу болсон бүү. Сэмээрхэн гараад л одоо аавыгаа загнаа гэдээ айж байгаа. Гарангуутаа сэмээрхэн мөлтөж гарангуутаа тэргэнд нэг ном хол амар байсан. Тэрийг уйчаад байсан. Тэрэн дээрээ сэмээрхэн шиг өсөж мордоод ад руугаа гараад л өгсөн. Тэгсэн адуу хойд руугаа гараад нэг холдоочгүй байна. Очсон нөгөө азрах чи цадцсан унтж байна да. Баларсаа. Тэр мөн онх юм чи. Нэг барьж авчираад сэмээрхэн шиг авчираад уйчлаа. Тэгэл уйчаад амаргүй аавын үрг биелүүлсэн хүн болох гэж сууж байгаа. Тэгсэн чинь аав гээ оронгот басаад ирлээ та. Үрзэн гот. Басчаа за миний яаж вэ? Азарга бариад уйсан уу гэж уйцаа. Таны хэлснээр басаа л гэж авч байгаа. Одоо хэлвэл баларсан юм боллоо гэж загнуулсан шүү дээ хаалт. Тэгээд уйчаалаас манай шийхэ гараад азарга ингээл тойрол харагдав. Ямар их иддэг юм усвал гэдэг. Тэгээд тиймээ би унтсан юм ажилттай биш. Тэгээд дугаал өнгөрч. Тэгээд аав гэж байна. Аав нь махангосгоо аваад буудаг дээрээ очиод бууж уй. Чи адуугаа хөгөж яв. Цорхлын гол усалч чад гаргаад ир. Тэгээ хоёулаа морьтой барьж уйнаа л гэж. За гэдэл. Сайн аавын үднээс холдсон газрын далд орсон. Би чи нөгөө лазарж барьж өгөхгүй байхад. Одоо баалгаж гитсэн дундлах гэж. Одоо нүглээ намчлах гэж байна. Тэгээд göтлөө шогшоод байсан. Баадгүй нөхч. Шогшаалаас шогшоод. Тэгээд цорхлын голд очиод нэг ганц хоёр баалаг үлээ замдаа. Тэгээд усаллаа. Усалсан чи бүр амар болсон. Дэсийсэл юм за өнгөрсөн. Одоо энэ бол юу? 10-ын дотор өдрөл гордолтгүй болсон тэгээд сууж байсан. Тэгсэн чинь харин төрүүлээд ирдэг. Тэгээд төрүүлж ирсэн хойнд хэлж байгаа шүү дээ. Тэгэлгүүдэн дааж хийцэн ах юм. Дороос явсан наадах чигээд. Тэгсэн их дороос явсан байлаа шүү дээ. Тэр одоо нөгөө анх жамингуугаас авдаг улаан нь том улаан нь. Том улаан. Тэгээ харин наадхыг чинь л ярьсан юм байна л да. Ер нь энэ жамаа одоо тонгоо адуул хоол голдгоо, хоолны алдаа голдгоо. Тэгээ алдаа голдгоо. Тэгээд цэнзүрэн дарга гэж байсан нэг тийм дарга цэнзүрэнгөө буугаад аавд баяр хүргэж байсан. Энэ мөн ачаатаа байдаг юм байна. Ардаа 2-3 юм л үлдсэн тэрэнд л үлдсэн тэгсэн нэг харсал өртөө хажуугаар зураад ороод ирсэн өртөө. Газрын дунд өнгөрч байгаа. Тэгээд ухааны өрхийн нэг эдсэн тараад л нэг юм. Тэгж баларч байсан та нэрээ. Энэ сайн адуугаас нөгөө л өстой урт уяанаас уралдах шүний хоол гэж сайн адуун дээр энийг нойрны нэг багахан одоо нойрыг сайн яваагаагүйгээс болоод нойрны алдаа нойроо дийлэхгүйгээр хоолны алдаа хийх юм те. Хийдэг шүү дээ. Хийлгүй яхад чинь өхөстэй гэцнээс гэтээ болчихно. Зармын дутуу барьж уяад залхуураад унтаад өгнө. Тэгээ нөгөө морин айгуу сулраад алга болно. Тэгээд эрсээр байтал. Зөндөл тийм тохиолдол байдаг шүү дээ. Сайн уяач болыг бол ер нь одоо нойроо сайн хастгал байх хэрэгтэй. Нойрон сэргийг байх хэрэгтэй. Тэргүй байна. Нойрон сэргийг ер нь одоо тэр морин зүтгэсэлвэл зүтгэж зүтгэх хэрэгтэй. Тэр идж уух юм маньул одоо тэгээд өлс цангаснаа мартаад л наадам өргөдөг шүү дээ. Ядарсан зүтэрснээ ч мэдэхгүй. Тэгээд наадам өргөхлөөр нэг ядарсан бас болно да. Тэгээ морин харигдчихвал баг ядарснаа ч мэдрэх хэрэг болох байлгүй дээ. Тэгнэ л дээ. Тэгээд морин харигдахгүй буцаж явхад харин ядарснаа мэддэг шүү гэж өөчтэй ярьдаг шүү. Мэднэ. Замдаа нойр хүрэл явж чадахгүй. Айл өдөө баларч байсан хэрэг. Явж чадахгүй. 2-3 шин нойргүй хамчиж байгаа юм чинь. Сүүлийн шөнөд л. Ухаангүй. Тэгээд гоч байх ухаан байхгүй. Хүн зарж чаддгүй. Хүн яхлаар яг мань шиг хийхгүй ч тэр их ойгол онцгоцрох яах алдах. Тэгээд өөрөө сахастай. Гэцэн шөн бас харна. Одоо ямар байна. Зохицуулна шүү дээ. Тэгээд мордох цагийн тоолно. Бүү хараач. Морь уяах бол ер нь бол одоо бас бид бол яг л нөгөө морь харигдаад төрүүлээд ирсэн хүний сэтгэл санаа амгалан тайван нөгөө баяр бахтал дүүрэн байгаа үед нь гол төлөө нөгөө ярилцлага нэвтрүүлгээ хийдэг. Тэгээд тэр нэг төрхөөр маань нийгэм хүлээж аваадгүй энэ үеч чинь нэг торгон дэлгэмсэл том чулуун хөрөг өртөлдсөн баярлаж өөрсөн сагсаа ус байх юм а гэж нийгэм хүлээж аваад байгаа юм байна гэж бас ойлгоод уяачин тэр их хөдөлмөр
олон шөнийн нойртой нойргүй хоолгүй яваа тэр байдлыг нь ер нь үзүүлж явах хэрэгтэй байна гэж Тэгэлгүй ах. бас ойлгоод байгаа шүү. Тэгээ одоо хэрвээ одоо подкастыг сонсож байгаа үзэгчд маань анзаарч байвал гадаа их салхи хэсгэрээ шуугаад бидний яриа өөр нь бол яриан дундор их чимээ орж байгаа баг. Тэгэл одоо бас намрын хүүдэн өдөр ингээл ярилцаа сууж байна. Ах бол би бол жоохон жиндэл байна. Баясгалах бол өө сайхан дулаахан байна л гэдэг шүү дээ, тий? Тэгэлгүй ах. Манайул энийг тоохгүй шүү дээ. Бараг юм тоохгүй болцсон. Айла хүйтэн шуурга засан шуурган дээр марманад өвлийн уралдаанд дээр чи өдөө сууж л байдаг гэсэн шүү. Орох айла болтохгүй. Айл баяа нөгөө урт чинь хүн багтахгүй. Тэгээ манайс чи хүүхд залууч байлаа одоо тэр настай усуудын ажгаар өлжүүлээ гэж ихэд байгаа. Зовж цаана. Тэгээд өдөө чадал ирдэг байсан шүү дээ. Тоохгүй болчихдог. Тэгэд энэ үе чинь жаргал зовлон энэнийг өөрч ард нь гарсан хүн л одоо энэ залаатай малгайг өмсөж айлын хомирт суух хэрэгтэй болж байгаа юм да. Олон жилийн хөдөлмөрийн үр шимэл болж байгаа бах та тийм ээ. Тэгэлгүй яах. Нэг зорьсон юмдаа няцч уцахгүй л явах хэрэгтэй. Ер нь тусгүй юм байна. Нэг 2 жил гоцорчиход зарим нь тэгээ хайчиж байна. Тэгэхгүй 2 жил юун дээр алдаа. Одоо энэ тэгээд үзье ингээд үзье гэдэл ойхгүй зэд эсвэл эргээд тэр марчин давтгараад байгаа шүү. Тэгэхгүй зарим залууч 2 жил гоцронгуудаа барахгүй ч ярьчих хайчаад. Тэр бороо. За Подмагны подкастынхаа энэ удаагийн дугаарыг энэ түрээд жаргая. Тэгээд манай өнөөдрийн зочноор оролцсон баясгалах ярианаас та бүхэн Сүхбаатар нутгийн хурдан одоо өгшлүүдийн тухай за мөн уяач хүнд одоо ямар эрдэм одоо чанарууд чухал байх тухайд нь бас өөрийн гэсэн ойлголттой болсон байхаа гэж бодож байна. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Подмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст.